За окей. Түрүүн ярьжсэн тэгээд харин нэгч энэ тоглолт 2-3 хоногийн дараа болох гэж байна. Тэгээд өнөө цагийн хамгийн шилдэг хамтлаг болох Morning Star-тай хамтарсан чамтай бас чамгүй гэдэг дуу байна. Тэгээд үгүй морцсон чи юм гээд Legendary дууг бас Mrs. M-тэй хийсэн байна. Энэ хоёр дууг хамтан сонсъё гэж бодож байна. Тэгээд Morning Star-ийн хувьд түрүүн дахиад нөгөө интро хэлэхэд бол хамгийн мейнстрим байгаа, хамгийн гол байгаа. Тэгээд юу гэмтэй Монгол амьд хөгжмийн хамтлаг ингээд үн цэнтэй шүү гэдгийг ингээд айгүй гоё харуулж байгаа. Тэр нь хүчтэй нөлөөлөл үзүүлж байгаа. Энэнийг хараад жижиг одоо амьд хөгжмийн хамтлагнууд бас инфлюенс аваад дуунуудаа чанартай хийхэд нөлөөлж байгаа байх. Зарим талаараа компани байгууллагууд бас жижиг амьд хөгжмийн хамтлагуудыг спонсорлуул бас энэ хэмжээнд хүчтэй хамтлаг гарч ирэх боломжтой гэдэг юм цаг үе ирсэн гэдгийг бас харуулж байгаа мундаг хамтлаг байна. Тэгээ нөгөөх нь бол Royal Horse шүү дээ, тийм. Тэгээ энэ хоёр бол ер нь бол K-pop-д мянга дуртай ч гэсэн би амьд хөгжим эхлээд дуртай болж байсан болохоор амьд хөгжим одоо Монгол ингэж blow up хийж байгаа амар happy байгаа. За тэгээд эхлүүлцгээе. 8 өдрийн дотор 1.7 сая. No fucking joke. Madonna, baby. This is Madonna. Mongoлийн Madonna. I like that. Beatles and Madonna and Friends and энэ юу вэ? Radiohead-ийн Penzo. Энэ өрөө бол бас dream come true гэдэг өрөө шүү дээ. Энэ одоо студио шүү дээ. Энэ минь яах гээд байгаа юм бэ? Энэ хоёр өсгөгч, энд бас нэг өсгөгч. Энэ одоо production design гэдэг юм да. Орчин бүрдүүлэлт. Энэ хевс тэр орон доор байгаа чамдан. Гэрэл энэ өнгө тавилт. Клип бол нэр үнэхээр гайхалтай болжээ. Энэ яг дээр үед байдаг нэг жаз байгаас тэ мангар юм хүнд юм өргөн юм фрейм рэмтэй. Орчин бүрдүүлэлт бол амар байна уу? Юу лээ? Пирс юм уу? Явахгүй штэ. Яа, яг энэ хэсгээр нанивчш байгаа бай. Амар клип
клип байна энэ бол. Гэвчүүл туснаа. Хулбаци сэлнэ. Тусиги савна. Йоо. Энд ихтэй амар гоё шааж. Яг нөгөө юу ийдийг л шааж штэ. Энэ манад байдаг гэсэн штэ. Би энд түлэгдэжсэн штэ. Энэ нэг сервант гэдэг л юу гэдэг лээ. Халуус. Тэгээ нэгээд ус нь ингээд доороо яачаараа ингээд жоохон тонгоолгож байгаад хийхгүй бол ус нь ингээд цоргондоо хүрэхгүй гардаггүй байхгүй. Тэгээд далчханж байгаад би татгаж байгаад халуус түлэгдээд ингээд барааны савнгаар би ингээд шаг. Энэ плетийг лисва гэдэг лөө. Лисва гэдэг хаа. Хараал эцэг хөшин болчихжээ гэдэгтэй. Дай. Нийтийн биеийн яг коммунизмын дараах яг тэр нөгөө шилжилтийн үе гэж ядсан шүү дээ. Яг 90-2000 оны үеийн юу байна те? Эстетик. Ямар гоё дулаахан өнгө мөнгөтэй юм бэ? Клип ойлгож ядаатай байх юу байх вэ? Хоёр хосоож исэн чинь сая аав нь тик гэдэг л явах цаг нь боллоо. Чамтай бас чамгүй ойр байх гэж яднаа гэж штэ. Өөр ойлгож ядаад юу байгаа юм бэ шүү. Кино яриулдаг контент үзээд хахаар ингээ юм үзээд ойлгохоо болж байгаа ш та нар. Юм үзээд ингээ ойлгодог бол заяа. Бити кино яриулдаг тийм хараал эцэн контент үзгээ байл. Хүнээр бити юм яриулахаа байл. Зүгээр өөрөө үзээд ойлгодог болцоо. Дурахгүй та. Shit, энэ гал ус хоёр гэж тарж байна. Ариун экстер амар юм улаан төнтэй чанга юм одоо шар улаан дээр юм гал type. Өмсөн жерси гэж. Jacket Mac-т ч гэсэн амар юм гал. Нөгөө тал Morning Star юм мангар хүйтэн dark. Яг гал ус. Тэгээд яг нэг team type шиг төгж байгаа үстэй. Ерөнхийн энэ одоо контрастыг харуулж байгаа байхгүй юу? Хоёр артистийн контраст байна. Эсвэл дуулж байгаа чамтай бас чамгүй гэдэг ямар нэг юм ингэж хооронд нь те юмыг наан цаанд нь оруулдаг эсвэл хар цагаан цэнхэр улаан гэдэг шиг юм хоёр контраст үзүүлэх гэж хичээж байна. Take the shit. Нам сарын 23-нд төв цэнгэлт хүрээлэнд. Шок. Оцгоо хойно нэг юм харлаа те гэж. Аргагүй штэ. Миний найз шок. Мөнгөлөг хийсэн байж таа угаасаа. Мөнгөлөгийн клипийг үзээгүй утсан байсан шүү. Аяг Монгол улсын гавьяа зүтгэлчин Чулуунбат MOTS гэж юу юм бол? Гал ус хоёр чинь жинхэнэ тохирдог шээ юм биш үү? Жинхэнэ анги юм шүү. Үер болох гээд ангууд нь ширгээчээл, төмөр болох гээд ангууд нь унтраачаал. Хаста everything is balance. Төрийн сойрхолт. Төрийн сойрхолт юм уу? I see. Okay. Тийм биш. Skin Entertainment. Директор мөнгөлөг тэгэх гээдсэн юм агаасаа. Тэгэх гээдээс. Тэгэхгүй яадгийг.
Хайр шаажээ. Хаах шаажээ. Цөм шаажээ. Бэлэв шаажээ. Орол бас хатна. Оо, ёст нэрэ шаажтэй. За, дараагийн legendary дуу. Үгүй морцсон чимэн гэдэг дуу яасан байна. Гарсан байна. 3-7 хоног өмнө гарсан. Энэ дууг бодвол 2-7 хоног өмнө гарсан хэрнээ. Үзэлтийнх нь 3-1 ч хүрэхгүй байна. Тэгээ яана энэ дууг минь яагаад хийцэн бэ? Энд чи одоо амар дуу штэ. Мессеж энтэй хамтрахаар ингэчихэж байна уу? Яаж юм? Юу болсон вэ? Харцгаая. Энэ бас л бүр амар дуу штэ. Classic pop клип хийсэн байна те. Энэ original клип нь амар байдаг үстэй юм гэрийн тооноор камер нь ингэж орж ирж мэрээд байдаг. Би буруу санааг бол Зөрүүч дөрүүсэн хоногуд чинь зүсби гондана гандана овролин арай битээ сасан шамрак хайлан өдрөн үгүй морцсон шинийн царай ончин сарын сэрэгтэн үзэгнэ. What a draw бүр шууд амар бит орж ир. Хин дээр бүр хуулаас. За хартаас хамтлагийн марк ахт бол сарны хамтлагийн марк ахт юунд болдог те. Энэ дээр ингээд мэдхгүй ер нь надаа яг энэ дээр нэг санаагаа хэлэхэд нөгөө хуушны дууг сэргээж дуулахад амар асуудалтай байдаг байхгүй. Яг тэгэхээр тэр чинь ингээд алидийн хүмүүст ингээд хүрцэн аудиенс нь бэлэн. Тийм болохоор сэргээж дуулахад сонсох хүмүүс нь бэлэн. Тэр бол яг good шипи заяа. Нөгөө талаас бол чи тэр анхнаасаа хүрцэн тэр стандартад тэг давуулна гэдэг чинь бүр impossible байхгүй. Ялангуяа ийм бүр masterpiece бүр timeless дууг дахиж дуулна гэдэг бол яг ихч өөрөө дуулж юм л та ихч өөрөө дуулж юм. Гэтэл нэг сонсогч талаас бол дахиж сонсоход бол бас нэг юм алидийн хоногцсон болохоор хэцүү байхгүй. Одоо яг саяны Morning Star шиг ингэж за би ядч дууга дуусгачаад нэг олон юм яриа та тий. Яг юу болоод байна вэ? Бишин юу болчихв? Гинт амар cyberpunk type shit ороод ирэхээ. Ер нь бол яг саяны нэг орилдог дээр яг ингээл дүс гээл нэг юм beat switch болох гээд байгаа нь тодорхой байсан л та. Гэтэл ийм амар телевизийн реклам шиг орж ирэх юм уу? Энэ хэсэг яаж орж ирээд байгаа юм бэ? Нөгөө эхлэлгүүрийн дээр нөгөө зурагтны электрон барааны юм дээр явдаг дүрснүүд шиг тэгснэ ард нь явдаг ай шиг. Яаж ингэж мэдхгүй одоо үнэхээр мэддэг хүмүүс нь яг ойлгол мэдэрдэг. Би бол сайн ойлгохгүй л нэг бол.
Яг ингээл ариун нэгч дуулж байгаа л цаг агаар мэдээ шатчих واخхой. Одоо эндээс шууд цаг агаар мэдээ шаан заяа. За өнөөдөр та бүхэндээ Улаанбаатар хотоор хой зүгээр бороо орно ашиггүй. Энэ яг тэгэж ажиллаа тест. Энэ мөрөг цаг агаар мэдээ шагаа ороод ирлээ шүү. За 9 цагийн мэдээний дараа цаг агаар хэлж байна. Нартай халуухан мотоциклтэй бүсгүй хэлж байна. Хэёдан шанал хаби мэдэхгүй цаг хугацаа амаагүй зүудэндээ царайч нартлаа би сэрэхгүй би араагүй нэг ч үгүй морцсон чи нэмэн царай шүн болгоо Нэг ч үгүй морцсон гэж шааж байгаа. Хэлж өрөөд мордолтой гэдэг шиг тийм. Үгүй морцсон чи нэмэн царай шүн болгоо дүр цацал тэнгэр түгэн гэвч одоо бүх юм шалуу зэгтэлсэн би бүр томоо чи биш өртөө гомдомоо байсан байна энэ нөр томноо энэ намайг сайн мэднэ яг бодож чадхийг сэтгэлтэй нэгэн түүнийг орсон бол хэлхэлтэй өдөр алгасах түн цог хэлгээ би согтон. Гэтэ энэ шот мот бол амар шотлон байна л да. Энэ бол бас 28 юм шиг л харагдчих шүү дээ гэж бол тий. Гиш дурсамжиндаа би согтон. Миний бүх зүйл тий, ер нь нэлээд фьючуристик болгосон байна. Яг анхны хөлбраар нь сонсоод асцсан үний хувьд бол яг эхний сонголтоор ингээ шингээж авахд бол аюу хэцүү байна ер нь бол тий. Тийм ч учраас би ингээд талчганаад байгаа хэл та. Гэтэ ер нь бол яг энэ фьючуристик тайп нь яг тохирж гин үгүй юу гэдэг бол бас нэг асуудал. Гэтэ мэдээ мэддэг чаддаг мондөг хүмүүс л хийсэн байж таарна л да. Гэтэ сонсож байгаа хүний хувьд бол хэлэх хэрэгтэй л байна. Би эхний ариуна хэсгийн хэсгийг хасаад гоё болох юм биш үү? Магадгүй, нэрэ магадгүй. Эхний хэсгийг энэ хэсгийн клипний зураг морлт авалтал жоохон сэтгэлгүй яг нэг юм сэнсний хажууд энэ сэнс үггүй морцсон тэрнтэй минь яаж ч холбогдож байгаа тийм ээ. Яг 2 дугаар хасаас эм орж ирдэг хэсгээс хойшоо ерөнхийн нэг тийм Daft Punk Throne ч юм уу тиймэрхүү vibe shit. Тэ нэлээд фьючуристик болгож байгаа. Энийг яах ингэж авч болох л. Энэ цагаагаар switch хийх стаас ойлгосонгүй. Хөгжмийн хин гинсэн. Нэлээд house techno мэгнөл. Клип бол бас нэг жоохон залхуу санагдаж байна. Одоо яг үнэндээ бас энэ клип чинь өөрөө бас нэлээд амар клиптэй. Тэгэн дээр айгүй гой шотуудтай нэг юм цахилгаан барааны дэлгүүрт яг энэ клипийг тавиул айгүй гоё тэр зургатыг бол зарах л баг. Гэхдээ энэ дууг бол зарах уу гэдэг дээр бол мэдэхгүй. Машиныг бас сурчилж जैन те бас. Тийм байна. Угаасаа хинийх нэлээд фьючурист байж. Би үсэс үсрүүнөө
За юу гэж бодож байна та нар? Тэг чамгүй бол бүр амар байлаа клипний хувьд ч гэсэн. Энд бол яг түрүү хэлсэн шүү дээ киноны бичлэгийн эхэлцээ киноны бичлэгээ бүр кино болох гэж. Бичлэгийн эхэнд хэлсэн шүү дээ. Ерөнхийдөө энэ өндөр стандарттай дууг стандартын дагуулахгүй маа гэхэд яг стандартанд нь хүрэх ёстой байх гэж боддог. Тэг хүрэх нь ч хэцүү энэ ч нөр бас айгүй стандарт өндөртэй дөө. Тэгээд дээрэс нь нэлээд фьючеристик нэлээд шинчилсэн байна. Яагаад байж болохгүй гэж why not те? Болно шүү дээ. Ийм байж болно шүү дээ. Энэ төрөлтөнд нь дуртай болоод одоогийн нэг тийнейж хүүхэд originally мэдхгүй байж байгаад энэ дууг сонсоод энэ дуунд нь дуртай болоод энэ дуугаар дараагийн дууг нь мэддэг болох ч юм уу. Нэг юм bridge маягтай байх юм бол гоё санагдчихэж байна. Тэгээд яг хувийн талаасаа гэх юм бол надад л нэг сүртэй санагдсангүй. Тэгээд тийм байна. Hey, Rally Mike, say fuck them niggas that you gave me. That's just how I feel.